хоёрыг сонсож байна. За Улаанбаатарчуудаа энэ өдөр хүргэе. За өнөөдөр бид бүхэн бас сая 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод 30 минут үерийн хэмжээний бороо орсон. За Улаанбаатар хотод нэлээд олон байрлалуудаар дуудлага авчаад үерийн одоо тогтсон уснууд дээр бол ажилласан. Тэгэхэд энэ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, хойдол 84 дугаар сургууль бүхий өргө орчим. 84 дугаар сургуулийн урдын энэ уулзуур дээр бол нөгөө бичлэг дээр гараацсан ус их хэмжээгээр тогтоод машинууд ингэж туулж гисэн. Тийм ээ? Баг живжсэн, урсж исэн. Ийм хэсэг бол явган замыг бараг давсан шүү. давсан. Ийм одоо хэмжээний 30 санжийн төвшөнд үер бол болсон. Зөөлхөөд гэж яваарай. Үер бол босон энэ байрал дээр ирээд байна. За энэ байрал дээр ямар асуудал болсон бэ гэдэг нь энэ чинь үерийн ус тогтож хуучин одоо ус зайлуулах систем нь ажиллахгүй байгаа нь хувийн хвшил үерийн ус зайлуулах системүүд гэмтээгээд ухаад автсан байгаа ийм асуудлууд гарсан байна. Тэгээд манай геодез усны барилга байгууламжийн ерхий инженер Бацаахан инженер 21-ний өдөр чинь ямар хэмжээний ус тогтсныг тайлбарлаад яриад өгч. За энэ 8 сарын 21-ний өдөр энэ одоо эрчимтэй орсон усрахаг борооны улмаас яг энэ орчин бол яг энэ хойтлын 13 дугаар хороолол болоод энэ бүхий өргөө энэ орчмын бүх ус одоо энэ доор явж байгаа 400-ийн одоо хувцар шугамаар дамжаад урагшаа энэ 8 дугаар коллектор руу бол нийлдэг. Тэгтэн энэ замд нь энэ тасснаас болж яг энэ орчимд нэг 30-аас 40 санжийн одоо ус тогтож их хэмжээний ус тонснаас иргэд машинтай болоо явган зорчигд бол хүндрэлтэй нөхцөл байдлыг үүссэн. Машин туулж гараад зэсгэж энэ хэсэг шүү дээ, тийм ээ? Яг энэ хонхор хэсэг. Энэ хэсэг байгаа тийм. Энэ хогор дээр чи ус зайлуулах нь болохоор энүүгээрээ явж байна. Энэ цагаан машины ард байгаа энэ хоёр ус хүлээж авах ходог байгаа даа. Ус хүлээж авах ходог байгаа тийм. Энэ хэсгийг харуулчих. За энэ хэсгээр бол нөгөө хамгийн их ус тогтчод машин живсэн. Машины талбар тогтоодсон хэсэг энэ хэсэг мөн биз дээ тийм. Тэгээ энэ хоёр одоо ус зайлуулах байгууламж маань бол усыг бол борооны усыг бол замаас зайлуулж авахаар ийм бол төлөвлөгөө зурагтай гадсан. Одоо төлөвлөгөөнд дээр зурган дээр нарах юм бол байрлал нь одоо эндээс орж ирээд бид хэдийн зогсож байгаа хэсгийг одоо энэ гэсэн үг. Одоо яг энэ уулзуур дээр байж байна те. Эндээс усаа татаад ийш нь ингэж татах хэрэгтэй те. Урагшаа ингэж. Дээрээс энэ бүхий өргөө талаас ус нь орж ирээд энэ одоо тэр уулзуур чи энэ байгаа. Бид хэдийн зогсож байгаа уулзуур энэ байгаа. Тийм. Яг эндээс доош ингээ явдаг хэсгээр ус нь туунаад энэ дээр бүглэрэл өссөн гэсэн. Одоо доош яваад үзэхээр нөгөө тасалсан шугам харагдана. Шугам болж байгаа те. За хэдүүлээ яваад үзчихье. Тэгээд өнөөдөр бас энэ юунууд дээр Улаанбаатар хотын бас зарим ус сууг одоо борооны ус зайлуулах байгууламж дээр манай хувийн хвшлүүд маань дур мэдэж одоо энэ нийтийн дэд үтцийг гэмтээсэн асуудлууд бол гараад байгаа. Ялангуяа энэ одоо борооны ус зайлуулах систем дээр одоо энэ дээр ингээд үзэхэд дундаа нь одоо хашаалж аваад хувийн хвшил тэгээд дээрэс нь тэр юг үерийн ус зайлуулах байгууламжийг гэмтээсэн. Тийм. Энэ зуны зөвхөн энэ зуны хувьд 3 байршилд одоо энэ үерийн ус зайлуулах шугам гэмтээсэн нөхцөл байдал үүссэн. Дулааны шугам барьж байгаа болохта үерийн ус зайлуулах шугам хөндлөн гараад таслаад 3 байршилд гэмтээсэн жасраан годомж Төмөр замын 71 дугаар байрны хойно мөн энэ 25-ын одоо КФС-ийн эсрэг тал 20 дугаар сургуулийн байдалд бас шугам гэмтээсэн эрсдлтэй нөхцөл байдал үүсгэснийг бол илрүүлсэн. Мөн одоо энэ бидэд явж байгаа 84 дугаар сургуулийн урталт бас энэ шугам гэмтээсэн дээр одоо ажиллаа явж байна. Энэ бүгдийг одоо бидэд цуглуулад баримтчтрал энэ бүрдүүлээд холбогдох одоо хуулийн өрөөнд бол хэргийг одоо шийдвэрлэх шатнд нь холбогдох байгууллагууд нь бол хөргүүлэхээр ажиллаа явж байгаа. За энэ доогуур яг явж байгаа гэсэн үг. 400 шугам ч одоо яг энэ явгууны замд ороо явж байгаа. Доогуур явж байгаа тийм. Ингээд ийшээ ороод тэгээ одоо эндээс ингээд жоохон дайлаа хуучин энэгээр ингээд нөгөө контейнерүүд байсан. Одоо энэ зарим нэг нь энэ гаражууд байсан энэ байх шиг байна. Тэгээ нэг гаражуудын нүрээр явж байгаа хэсгээр энэ хашаалаад барилгын суур авах явцдаа яг энэ шугамын гэмтээгээ ухаа гаргацсан байх. За энэ ийшээ ингэж орох юм. Ийшээ орч. Хурдан яваад байл харагдахгүй шүү. За энэ дээр манай нийслэлийн бас хямд шинжилгээний газрын дарга энх хоёр даргатайгаа явж байгаа. Тэгээд бас одоо Улаанбаатар хотод ингээд нөгөө зөвшөөрлгөө дур мэдэж одоо нийтийн одоо инженерингийн дэд үтцүүдийг гэмтээж байгаа
аж ахуйн нөхцүүдийг бол бид нар үзэж шалгаад одоо шаардлагатай арга хэмжээнүүдийг авнаа. 84 дугаар сургуулийн уулзууд дээр бол ус тогтоодсон асуудал бол энэ ч шугам хоолойг бол гинтээж ус одоо зайлуулах боломжгүй болгосон хэсэгтэй байгаа тийм. Энэ 84 дугаар сургуулийн борооноос зайлуулах шугам болохоор 300-аас 400-ийн диаметртэй хомцор хоолой явдیں۔ Ерөнхийдөө бол нэг системийн орт нь нэг 2 км гаруй. Тэгээ энэ амжигийн гудамж нарны замын хойд хэсгээр яваад сэлб гол руу нийлдэг 8 дугаар коллектор гэдэг 800-ийн диаметртэй төмөр утаа шугам руу нийлдэг ийм систем байна. Энэ яг барилгын суурь эхлэхэд ухч гисэн юм шиг байгаа. Тэгээд ингээд ухаад эхлэнгүүт шугам гараад тэр асгацсан шорон дээр нэг хагархаа хумцар холооны юу хогуудыг гаргаа ийдсэн. Энд ингээ хоёр байршил ингээд цоолоод энд нь хог ороод битүүрсэн байсныг манайхан үзлэг хийж явж байгаа илрүүлээд 400-аас дотор нь орсон зарим нэг хогийг аваад 400-аас 400-ийн минутын диаметртэй саяны энэ 84 дугаар сургуулийн уртлын уулзуурын хэсгийн борооны усыг татдаг ус зайлуулах системийг зам дунд нь хувийн хвшлээд ингэж ухаж одоо ингэж цаа харуулчих ухаад гинтэйгээд ил гаргаад эвдээд ил гарснаас дотор нь ингээ хог шороо ороод дүүрчихэж байгаа. Энэ дотор хог шороо ороод дүүрнэ гэдэг чинь өөрөө усаа борооны усаа татаж чадахгүй. Ингээ бүглөрөөд энэ бүглэрсний улмаас тэр уулзуур сая 8 сарын 21-ний өдрийн борооноор усаа татаж чадахгүй тэр уулзуур дээр бол усыг их хэмжээгээр бол оорсон байж. Энд чинь нэг шугам байгаа. Хоёр шугам борооноос нэг дан шугам баг. Дан шугам. Дан 400-ийн хонцор. За энэ хэсгийг ингээд бүгэлдсэн байгаа. Энийг ингээд татаад бас сайн харуулчих. Тэгэхээр бас хувийн аж ахуй нэгжүүд ингээд хашаа игээд одоо юу гэх юм барилга бариад юм хийхдээ ингээд нийгмийн дэд эсрэг бусад дэд үтцүүдийг бас гэмтээхгүй бүглэхгүй баймаар байна. Нэг аж ахуй нэгжийн хариуцлагагүй байдлаас болоод ингээд бусад иргэд хохирдог ийм асуудал бол цаашид байж болохгүй. Тэгэхээр энэний одоо бүх нөхөн төлбөр асуудлыг нь бол энэ аж ахуй нэгжид бол тавьж шаарднаа. Хууль ёсныхын дагуу өөрсдийнх нь асуудлуудыг үүрүүлээд энэ талтаа юу болоо ингээд яач энэ болохоор энэ ухлагаас гарсан шорон юм шиг байна. Шорон дээр нэг ингээ хумцар хоолоонуудаа ухаа гаргацсан хоолоонууд нь хийж байгаа. хоолоонууд нь энэ үү тийм энэ хумцар хоолоо. Тийм манай өрөөс одоо борооны ус зайлуулж авах хоолооны зарим хэсгүүдийг аваад ингээ шороотон гаргаад гинтэйгээд нээгээд хайцсан ийм асуудал байна. Энэ аж ахуй нэгжийн талаар мэдээлэл байгаа лөө. Ихөө дараагийн дээр За эзэмшилт байдаг газар юм байлээ. Ааха. Тэгээд 2015 онд газар эзэмшихээ гэрчлэгийг аваад 4 давхар орон сууц барихаар даалгавар нь гарцсан явж байгаад энэ байрны оршин суугчид хуучин нөгөө энд байсан гаражийн эзэмшигчтэй шүүхийн маргаантай явж байгаад 2023 онд эрхэн ахаад цуцлагдаад одоос эргэцээ ахаа шүүхийн шатанд явж байгаа. Шүүхийн шатанд явж байгаа юм тийм. За шүүхийн шатанд явж байгаа чинь энэ дээр одоо ингэмээр байгаа. Ихөө дараагаа энэ дээр одоо энэ ийм аж ахуй нэгжүүдийг юу байгаад одоо нийгмийн дэд үтс гэмтээсэн хатсан. Тэгээд дээрс хохирол энэ ч одоо нөгөө бусад тавьсан манай дэд үтсэд хүрээд гэмтээсэн байна. Тэгээд үүнээс нь болоод давхар өөр дагавар асуудал гарсан, зардлууд бас гарсан тий. 8 сарын 21-ний өдрийн Улаанбаатар хотод 30 минут буусан үерийн энэ дээр бол манай Улаанбаатар хотын тэр чигээр ажилласан нэмэлт машинаар тэр хэсгийг бол соруулж орс гэдэг нэмэлт зардлууд гарсан. Тэр зардал асуудлуудтай энэ иргэн дорж сүрэн холбогдох одоо заалтын дагуу улсын байцаагчаас үүрэг даалгавар шаардлага нөхөн төлбөр өгж энэ одоо эзлэн дэд үтцэд гинтээсэн байдалтай нь бол торгуул арга хэмжээнүүдийг аваад ажиллах хэрэгтэй. Тэгээ яг Улаанбаатар одоо дахиад бид нар иймэрхүү хэмжээний газар дээр ер нь бол Агийн даалгавар бус зөвшөөрлөгийг нь авч үзээд хуулийн нийцэж байгаа бол цуцлах те сонсох ажиллагаа явуулах. Яг бол буцаад эн чинь замын хажууд баашинтай ингээд тулгаад газар авцсан байлга барьж байгаа ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр даргын хэлсэн дээр нэмээд хотын дагаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн шалгалтын газар, за манай нийслэлийн усны барилга байгууламжийн газар, нийслэлийн хот байгуулалт стандартын газартай хамтраад ажил хийх гарсан. За энэ ажлын зорилго нь бол ер нь бол Улаанбаатар хотод борооны ус одоо зайлуулах шугам шүлжээ эвдсэн. Мөн одоо даалгавартай хэрнээ борооны шугам шүлжээг хийгээгүй юм уу? Эсвэл одоо борооны шугам шүлжээ байхгүй одоо өнөөдөр ашиглаж байгаа хотгоо хороолуудын газар дээр шалгалт хийгээд хаана одоо
бороо ороход үер болоход хаана устгахт чинь тэр хотгонууд төр бид ажиллаад тухайн барилга барьсан компани иргэн хуулийн этгээд төр шаардлага хөргүүлж энэ зөрчлүүдийг арилгуулах юм ажлыг хийж байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бол одоо бас өнөөдөр энэ ажил хийж байгаа. Энэ компани иргэнтэй бол бид нар бол нийслэлийн шилжилтийн газраас албан шаардлага өгөөд улсыг одоо хөрөлгөө болох талаас дээрс нь одоо энийг хэвийн ажиллагаанд оруулах чиглэлээр бол одоо өргөд даалгын өгөөд мөн одоо торгуулийн энэ зөвшөөрлөгөө шугам шүлжээ эвдсэнтэй холбогдвол бас торгуулийн харамж авах шаардлагатай. Ийм ажил хийх. За ингээд иргэдтэй аж ахуй нэгжүүлээ гэж хэлэхэд хотын зүгээс тодорхой хэмжээний одоо арга хэмжээнүүдийг бол цаг алдлгүй төлөвлөлтөд авч хийж байгаа. Гэвч одоо энэ шугам хоолой бусад одоо явган зам гэх мэт дээр бол хувийн аж ахуй нэгжүүд иргэд маань өөрснөөс зарим дээр гэмтэх, буруу ашиглах тийм ээ зөвхөн өөрсдийнхөө ашиг бодох гэдэг асуудлууд байгаа даа. Тэгэхээр энэ асуудлуудаас бид нар нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг манай бас мэргэжлийн байгууллагууд маань явж үзлийг хийж зөрчлүүдийг арилгуулж бас ингэж шаардлагуудыг тавьж одоо зөрчлүүдийг арилгуулж ажилланаа. Энэ 100 бол Улаанбаатар хотод нэг их үер болсон тийм ээ. 8 сарын 21-ний өдөр 30 минутанд 20-30 мм хурд тунц бууж үерийн хэмжээнд эн чинь бол бороош үерийн хэмжээнд. Тэгэхэд Улаанбаатар хотын хэмжээнд шөнө 20 байршил дээр дуудлага авч ажилласан байж байгаа. Тэгээд зөрчлүүдийг түрүү манай Бацайхан инженер маань хэлсэн 6 байгууллагын зөрчил одоогор бол илэрсэн. Цаашид ингэж ажиллаад тэр борооны ус үерийн одоо байгууламжийг дунд нь тасалсан, гэмтээсэн зориултын дагуу бас хийгээгүй байгаа аж ахуй нэгжүүдэд шаардлагуудыг тавьж ирэх жилхэд одоо энэ бүх зөрчлүүдийг бол ажил дуусгана гэж ажиллаж байна. За ингээд энэ дуусгач тээ.